За сайн байцгаана уу. Яг гэрээсээ 7 хоног аялна гэж гараад одоо ингээ 2 сарын дараа 2 жил болох гэж байна. За тэгээд энэ хугацаанд нийт би аялсан газруудад тооцоход бол 12 орон тэгээ 25 хотуудаар аялсан байсан. Тэгээд одоогийн байдлаар би Дубайд яг нэг хүссэн газартаа ярилцлаганд орох гээд ингээ ажлын ярилцлаганд орох гээд хүлээж байгаа. Тэгээд би яг энэ хүү ингэж тасралтгүй одоо аялангаа амьдрах хугацаанд юу босгож бүтээсэн бэ гэхлээр ойлгомжтой би ажилгүйгээр хизээж аялах боломж байхгүй. За тийм учраас би ингээд талианаас ахуулаад одоо нөгөө байрлаж хийх одоо сайн дурын ажлуудыг хийж эхэлсэн. Тэгээд цагийн ажлууд хийж эхэлсэн. За цагийн ажлуудын дотор юу байдаг вэ гэхээр одоо яг жуулчлал ихтэй газарт болонгууд олон хүний дүрт ч юм уу эсвэл тэд ингээд одоо төрөл бүрийн зураг авалтыг хийж байгаа. Тэдэртэн туслалцаад ерөөдөө маш боломжийн цагийн ажлыг авдаг. Тэрийг хийж байгаа юм. За давхар ингээд өөрөө хэрэглэсэн тураах бүтээгдэхүүнээ Монгол руу оруулж талж эхэлж байгаа юм. За тийм онгоцны плед бичдэг одоо гэрээтэй ажилтан хийж байгаа. Тэгээд ингээ хүн бүрт тусгаалж одоо яг бичсэн над руу яг тусгаалan бичсэн хүмүүстээ хариулаад одоо тийм онгоцныхын пледийг авч өгөх, аяллахын маршрутыг гаргаж өгөх, буудлын захиалж өгөх, хаашаа явах зөвлөгөө өгдөг. Хүмүүстээ давхар тэндээсээ ингээд цалин олж байгаа юм. За тэгэл ингээл одоо төрөл бүрийн цагийн ажил хийгээ сүүлээрээ бүр одоогоор миний хийж байгаа зүйлс нь юу вэ гэхээр UGC creator буюу видео бичлэг хийгээд тэгээд ингэж нөгөө цалинждаг юм гэрээт сайтуудад бүртгэлтэй тэнгисээ одоо цагийн ажил хийж байгаа. Тухайн аялж явах үедээ би бол англи хэлтэй айгу муу байсан шүү дээ. Одоо л өдөр тутам ярьж байгаа болохоор хангалттай хэмжээний ажилд ороход болцсон учраас зохион байгуулагчийн, эвент зохион байгуулагчийн ажилд одоо шинээр орж эхэлсэн. Гэсэн чи одоо эдгээр нь бүгд яг юм онлайнаар хийгддэг ажлууд учраас би одоо яг бүр юм надад яг юм карьер өгөхөөр тийм том ажил хөөцөлтөөд би одоогийн мэдлэлээр энэ улсад ирсэн байж байна. Тэгээд би бол одоо ингээд энэ ажилд орох тэнцэхгүй надад бол нэг чухал биш. Яг үгээр би эцэстээ хүртэл ийшээ одоо нэг те өөрийнхөө хүссэн зүйлийн төлөө тэнцэж ингээд зорж байгаа учраас магадгүй жилийн дараа ч юм уу яг хүссэн байрсан руу очих ч юм бол хэн мэдлээ эсвэл хүссэн ажилд орчих ч юм бол хэн мэдлээ. Тэгэхээр орж үзэхгүйгээр мэднэ гэж байхгүй. За ингээд миний ажлын юм болчихж байгаа шүү дээ. За тэр гуулаад одоо ийм ажил хийгээд ингээд явсан ингээд одоо яг ажил карьертай холбоотой юм ярьсан бол миний яг өөрийн минь амьдралд те яг тэр ажил карьераас бусад амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ гэхэлэр мэдээж би шинэ найзтай болсон, шинэ хобби нуттай болсон, найз залуутай болсон. За тэгээд ингээд одоо эднийгээ ингээд задлж ярих юм байл шүү дээ. За би өмнө бол уснаас айдаг. Тэгээ шууд их ус ингэж төсөөлөх юм ба шууд ингэж амар одоо шууд нөгөө паникнд ордог тийм айцтай байсан бол би одоогоор сэлээ сурчсан снорклинг хийж байгаа. Тэгээ серфинг хийх гээд оролдож байгаа. Тэгэхээр би аль хэдийн өөрийнхөө амьдралын нэг айцыг алгуулчихсан гэсэн. За дараагийн юм нь юу гэхээр миний хобби өөрчлөгдсөн. За би мэдээж ханы авирал хийх туртай болсон. Нөгөөх нь би жимд явж эхэлсэн. Би бол өмнө хизээч өөрийгөө тууштай жимд явах те өөрийнхөө бие махбодод анхаарах хүн биш гэж боддог гэсэн. Гэхдээ яваад эхэлчихсэн. Би бол үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Яг тэг жимд явахынхаа хэрээр миний хооллолт эрүүл болоод эхэлсэн. Тэгээ ингээ хооллолт эрүүл болоод эхлэхээр ингээд арьс тэрнээс гадна би давхар тасгал хийж байгаа болохоор өөрийнхөө тасгалыг үнгүүдүүлэхгүй тулд одоо байнга шоодохта байнга ингэж одоо алкогол хэрэглэдэг гэсэн бол тэрийг больсон. Тэгээ одоогоор би жимд яваад 5 сар болж байгаа. Яг 2 жил одоо удахгүй болж байгаа гэсэн шүү дээ. Тэрнийхээ дараа яг жил гарны дараа Монголд очиж сар гарan байсан байхгүй. Тэрнийхээ дараа би Бали руу нөхөр шидэд Бали руу очиж амьдарсан. Тэгээд миний эрүүл амьдралын хэв маяг эхэлж байгаа юм. Тэнгүүтээ миний connection одоо нэг хүмүүстэй үүсгэх connection илүү сайн болж эхэлсэн. Өмнө нь бол дандаа л ингэж юм платформ дээр анхаарал тэ онлайнаар ажиллаад ингээ явдаг байсан бол би яг ингээ бодит төр хүмүүстэй connection үүсгээд ингээ явсны дараа айгу олон боломжууд гарч ирсэн. Event manage хийж байгаа гэсэн шүү дээ. Яг тэр газрынхаа одоо брэнд амбассадор хийж байгаа. Тэгэхээр энэ би модель ерөөхдөө зураг авалтнуудад нь модель хийх боломжтой. Тэгээ аль хэдийн зураг авалтнуудад орсон. Тэгээ тэр газрын сайтн дээр аль бие усаар би брэнд амбассадор гэж байждаг заяа. Тэгээ миний англи хэл үгүйсээ сайн байгаагүй шүү. Гэхдээ хүн болгонтой ингэж ярьсаар агаад одоо хангалттай одоо яг нөө зохион байгуулалт хийгээд явах хэмжээний англи хэлтэй болчихсон. Яг дунд нь бол үнэхээр би одоо яг үргэлж сайхан зүйлийг л ярьж л байна л да. Гэхдээ тэр дунд бол те би далайд хаягдах, пассвортгүйгээр хаягдах гэдэг ингээд төрөл бүрийн юм ингээд надад тохиолдож ирсэн. Гэхдээ би яг мууг гэлүү санахаас илүү надад зохиолдсон сайхан зүйл тэгээ ирээдүйд болох зүйлийн талаар л ингээд ярмаар байна. Яагаад гэвэл би энийг үзэж байгаа хин нэгэнд бас те та хязаа нэг өдөр ч юм уу те ингээд өөрөвчөө өрөөд аялалд гараад тэндээсээ шинэ амьдрал, шинэ карьер, шинэ найзууд бас мөн хайр дурлал олж болохыг ч бид нар бас үгүйсэхгүй шүү дээ. Тийм учраас би яг хэдхэн минутын видео хийгээд тэгээд ингээд та бүхэндээ зүгээр за би бол ингээд 7 хоногийн гарсан ч одоо хүртэл ингээд 2 жил болох гэж байгаа шүү. Тэгээ ингээд та нарыг үнэхээр
Ингээ би болно би өөрийгөө нэнэ гэх юм бол арга нь үргэлж олдсон шүү. Хүмүүс зөндөө байгаа. Тэгээд ингээ яг хайх юм бол тэгээ UGC тэр нөгөө цагийн ажлын группүүд тэгээ юу байдгийг Facebook тэр бүх source ашиглаж чадах юм бол үргэлж тэнд одоо аялангаа явж байгаа ч гэсэн ажил хийх боломж байгаа. Эсвэл танд ингээ шин санаа орж ирж болно. Тэрийг та бодит болгож болно. Тэр дунд зөндөө айгүй олон зүйл байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд бүхсийнхээ амжилтыг хүсье. Тэгээд айгүй олон газараар аялмаар байгаа. Гэхдээ виз мэдүүлэх олон нөхцөл байдал бас мөнгө хөрөхгүй юм бол байгаа. Тэгээд хэцүү нэг өдөр би хүссэн чигээр мөнгө олоод аялах бах. Тэгээд баярлалаа.